Сайн бацгаана уу бүжээ. Энэ хогон максфон гараад ах шиг байна те. Миний бичлэгт хамаагүй шүү. Би сүүлийн 3 жилийн хугацаанд одоо хог аяглаа бууруулах гэд хичээд байгаа хүн ингээд өмнөх бичлэгүүдтэй хэлсэн байгаа. Тэгвэл энэ удаа болохоор одоо хүн болгонд байдаг байгууллага болгон ажилчдаа өгдөг талархлын бичиг, за элдв өргөмжлөл гэх мэт энэ зүйлээсээ салах гэж байгаамаа. Ер нь бол би ч нэг сэтгүүлч байсан байхгүй, телевизэд сэтгүүлч байсан. Тийм учраас тухайн үедээ бас гайгүй чамгүй сайхан амжилттай ажиллаж исэн юм шиг байна. Надад яг иймэрхүү төрлийн өргөмжлөл, талархал те яг үүндээ баярын бичиг гэдэг нэлээд олон байсан. Тэгээд сүүлийн үед би нэг хог аяглаа бууруулах гэдэг эднэрээс нэлээд салсан. Гэхдээ энэ хэсгийг хэдээсээ олоо салж чадаагүй байгаа байхгүй. Ягаад гэвэл нэгэнт манай удирдлагууд миний ажлыг үнэлээд тэгээд өгсөн. Хоёрдугаарт хамгийн гол нь дурсамж хадгалагдаад байсан учраас салж чадахгүйсэн. Oh my god. Гэхдээ яг одоо болол би энэ бүхнээсээ салах одоо сэтгэлгээ надад байна. Хандлага би болчээ. Тэм учраас өнөөдөр тэр эго болоо бүгднгийн буулгаж аваад энэ өргөмжлөл болон баярын бичгүүдээсээ салах гэж байгаа. За салах гэдэг гэхдээ бас учиртай сална. Би энэ одоо зөвхөн жазуудаа бүгднгийн салгаж аваад тэгээд дотор нь байгаа энэ өргөмжлөл болон цааснуудаа олвол хадгалнаа. Энийг үзүүлээд явах юм те. Энэ нэг хадгална. Зарим хүн болохоор зургийг аваад бүр дижитал хэлбэрээр хадгалжтай юм билээ. Би болвол яг одоогийн байдлаар бас л эготой л байна гэсэн үг багтээ тий. Энийг бүгдний цаасын хэлбэрээр хадгалах чинь харин энэ юунуудыг нь болохоор жаазнуудыг нь болохоор нэг хүн надаас авч болно надаа өгөөрэй гэжсэн. Гэхдээ одоо бас авахаа болчихгүй яаж ч ямар ч байсан надад нэлээд олон юм жааз гарчиж байгаа. Тэгэхээр та нарт маань ийм жааз бас хэрэгтэй болвол энэ бичлэгийг үзэх юм бол надаас жаазнуудыг авч болно шүү. Ийм жаазнууд байгаа. Энийг би бүгднийг ингээд хадгална. За яагаад энэ бүхнээс татгалзаад байна гэвэл нэгдүгээр гэрт байгаа одоо ил харагддаг одоо юм байх юм бол би тэрнээс бол бас нэлээд татгалздаг ийм чиг хандлагатай болчиход нүдэнд юм торох юм бол бас жоохон таатай биш санагдаад идэг. Тийм учраас би энэ одоо эго болоо бүгднийг буулгаж аваад энэ бүгдээ зэгцэлж байгаа. Хоёрдугаарт ерөөсөө манай монголчууд одоо энэ урамшууллын тогтолцоо буюу хүнд бэлэг өгөх юм бэлгийн соёлоо өөрчлөхгүй болвол эдийн засгт маань хохиролтой нэгдүгээр хоёрдугаар байгаль орчинд хортой байгаа байхгүй. Энэ жазыг үйсэн эдлэл буюу шахмал үүсэл хийд юм байна. Нэг түүхий идэн. За хоёр нь болохоор одоо хиймэл шил байна. За тэгээд бас тодорхой хэмжээний металлууд орд юм байна л да. Гэтэл ганцхан түүхий буюу энэ үйсэн эдлэл шахмал үүсийг нь хилээр оруулж ирэхэд бид нар өнгөрсөн 2018 онд $12,100 зарцуулсан байгаа. 2009 онд болохоор арай бага буюу $10,300 зарцуулсан байлээ. Би Гали ерөнхий газрын сайтаас энэ мэдээллийг авсан юм шүү. Тэгэхээр ийм их хэмжээний мөнгийг бид нар ингээл зүгээр л хардаа энийг бид нар одоо зараад идэхгүй штэ. Зүгээр л хог худалдаж авч байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг нэгдүгээр болоод хандлагаа өөрчлөхгүй мүү гэдэг зорилгоор ийм бичлэг хийж байгаа юм шүү. За ер нь бол дэлхийн бусад улс орнууд ялангуяа Америкт бол яг ийм том тий одоо заацтай цаас өгөх энэ соёл болвол айл 20-р зуунд нүлдсэн юм байна л да. Айл өнгөрсөн зууны соёл гэсэн үг. Одоо тэд нар маань хамгийн шилдэг ажилтнаа яаж шалгаруулдаг вэ гэвэл урамшуулдаг вэ гэвэл хамгийн нэгдүгээр цалинтай амралт өгд юм байна. Цалингийн урамшуулал өгд юм байна. Өргөн хэрэглээний барааны дэлгүүрийн гифт карт өгд юм байна. За тэгээд компаниудын соёл нь бас өөр учраас бас жоохон одоо урамшуулалт нь арай бага болох юм бол хоолнд оруулдаг спорт тэмцээн буюу томоохон гоё концерт, шоуны тоглолт өгдөг. За бүр байлаа гэхэд офис руугаа ажилтны ирээ доороо машинаа тавиад ороход тэр одоо зогсоолын төлбөрийг нь төлөх гэх мэт ингээд бүр амьдралт нь эдийн засгт нь маш хэрэгтэй иймэрхүү байдлаар урамшуулдаг гэж байгаа. Тэгэхээр манай монголчууд одоо бид нар ч гэсэн яагаад тэгж болохгүй гэж хийдэмий өөрсдөө хог худалдаж аваад тэгээд эргээд байгальдаа ч хортой эдийн засгтаа хортой ийм чиг хандлага өөрчлөх хэрэгтэй болцсон юм биш үү гэдэг ийм зорилгоор энэ бичлэгийг хийлээ. За ингээд өнөөдрийнхээ бичлэгийг дуусгая. Дараагийн бичлэг бас нэг өөр зүйлийн тухай байх болов уу? Баярлалаа.